За сайн уу манайхаа. Миний хувьд нэг цагаан сарын дараас эхлүүлээд ахуйг дэмнэх жил гээд нэг 10 бизнесийг сонгож авч юм 10 хүний ажил үйлсийг дэмжиж энэ жил олон нийтэд гаргаж ирэхээр ажлын дэлгэрүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллая гэж амлсан нэг мод тарьдаг хүн дээр атсан барьсан гэдэг ингээд жоохон ажлууд яваад байгаа. Одоо бол нэг үйлдвэрлэл дээр ирж байгаа нэг 2-3 жижиг үйлдвэрлэл сонгож авсан. Тэрний нэг нь Тархлаа брэнд гэдэг энэ ундааг үйлдвэрлэдэг ийм компани нь яг харуулдаг. Ингээд үйлдвэрлэлд бэлэн тавьсан. Яг уу гэхдээ энэ нэг яг үйлдвэрлэж байгаа явцад нь бас орж иж болохгүй маань. Тэр чинь бол бас нэлээд хариуцлагын орчинд үйлдвэрлэдэг учраас бас мань мэд шиг гадна татны хамаагүй хүмүүс орж ирэх чинь бас энэ нэг хөлсдөг гэдэг шиг бас энэ дундаач өөр их нарийн хамаагүй хамт орж гарах тэр хөлсдөг учраас ер нь яг үйлдвэрлэлийн явцлах гадны оролцуулах тэр боломж жоох муутай юм байна. Монголчуудын бараг 30 орчим хувь нь илүүдэл жинтэй болсон байгаа. Бүр 70-80% нь агаарын бохирдол, орчны бохирдлоос шалтгаалаад бид ямар нэгэн тийм өвчлөл, ямар нэгэн зүйлийн шинж таньдаг илэрсэн байна. Энүүнтэй хэрхэн яаж тэмцэх үү гэдэг талаас нь нэлээд бодож олон эрдэмтэд судлаачтай ярилцж байгаа. Одоо 4-5 жил өмнөх ажилдаа үнэхээр гаралтай бүтээгдэхүүнээр ундаа хийх нь өөрөө хамгийн зөв шийдэл байна гэж шийдэл төрөөд чинь судалгааны ажил гэдэг асар олон жилийн юм болсон. Өчнөөн зардал мөнгө өссөн төр зүйл маань одоо бүтээгдэхүүн болоод гарах гэж байгаа юм байна. Айсаа нэш баясаа сонирхноо. Үйлдвэрийн дараа технологич юм уу? Технологич. За сайн бацгаана уу энэ өдрийн минь төргий. За хэдэн жил ажиллаж байгаа вэ? Энэ ундаа бүтээг хэдэн жил ажиллаж байгаа вэ? Ундаа ажиллаад одоо 4-5 жил болж байна. За. Тий. Яг үйлдвэрээ бариад одоо 4-5 жил болж байна. Манай чинь жижиг дунд үйлдвэрээс баг хэмжээний зээл аваад одоо тэгээ өөрийн гэсэн юм байртай болоод тоног хөрөмжтэй болоод тий одооноос ингээд бид ундаага үйлдвэрлээд явж байна. За энэ түүхийдүүдийн талаар товчхон хэлцүүлдэг. За энэ бол чагмог харагдаж байна. Энэ чагмог. Таг энэ харуулах боломж байна. За энэ. Чагмог буюу хусны хус мөг гэд энэ тий энийг бол ер нь бол хүмүүс ер нь бурхны бэлэг гэд их алдартай нэрлэдэг. Алдартай бүтээгдэхүүн байгаа юм. Тэр нь энийг хараад ер нь дэлхийд арай чагмог руу хошуурж байгаа. Яг одоохондоо бол цай май гэл ингээл нэг дундглаад нэг вакус шиг бүтээгдэхүүн болгоод сүлжээр оруулаад янз бүрээр үзээд байгаа байхгүй. Ундаа болгож чадаагүй. Тэгээд ер нь дэлхийд дээр анх удаага ундаа болгосон одоо эдний үйлдэл. Манайх чинь одоо энэ бүтээгдэхүүнээ шууд 100% ургамлын гаралтай. Энийгээ шууд хандлаад шууд тэгээд ундаа болгохоор даваа талтай байгаа. Тэгээд чагмогоо чихэр үстэй. Чихэр үсээр амталдаг. Амталдаг. Энэ хоёр минь хоорондоо айгүй нийцээд тохиромжтой. За тийм байна. Яг хөө зүгээр би бяцхан дурсамж ярихад манай хошоо өөрөө лам хүн байсан. Ламч гэдэг юм уу энэ тон нүддэг. Тэгээд одоо ингээл энэ нүдүүлээд ингээд би чиний хүүхдээсэн одоо нүдгтэр нүдэд ингээд нухуулдаг тарин тоолоод нухах гэдэг. Тэгэхээр орны уян дээр бууж байгаа хүнд үнэртэж байгаа бол им нухаж явах тэр үнэртэж байгаа үн им л хамгийн сайн болдгийг гэдэг. Тэгээ би чинь залхуураад хүүхд чинь фитнес нь цөхрөөл цухтаа тэр миний хөө нухаа миний хүүгээр нухуулах тэр хүмүүс ордоо идэгдгийг ингээд манай хашгируулаад ингээд нухдаг байсан тэр санаанд байна. Тэгэхээр үсээ чинь ингээд энэ гадлын борыг авчаад ингээд жижиг одоо эмийн өрөс шиг болгоод хадгалцдаг байсан байхгүй. Чад өдөржингөө ажиллаж явдаг нэг тийм. Энийг бол ингээл ер нь үйлдвэрлэлд ингээд ажлын явах айгүй гоё амттай өвгтөө өдөр унаас амттай явна. Энийгээ бол бид ингээд зураад бүр нямтлаад жижиглээд тэгээ энүүтэйгээ ханддаг тийм. Хандалж хандлаа. Хийдэг байгаа. За энэ маань юу вэ? За энэ болохоор тэхин шиг гэдэг. Бүр яг ингээд ургамлаараа. Тэхин шиг маань хонхшуутай бас хавсаргаж хийж байгаа. Хэрэгэлдэг. За энэ хоёр бол Монгол орнд хамгийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүн ургамал гэж нэрлэдэг. Хамгийн түгээмэл тархацтай. Гэхдээ нэг энэ бол нэг гадны янз бүрийн ургамал ч юм уу юмны тухай монголчууд магтаж яриад ундаа янзрын хийн ундаа жуус хандуул манмал гэдэг. Энэ нэг Монгол орны байгалийн эрс тэс нөхцөлд өөрт нь тохирсон тэр цаг агаарын хэлбэлцэл температурыг давж гарсан. Тэгээд антиоксидант чадвар сайтай Монгол хүний бид зөгцсөн гэдгээр энэ хоёрыг гүйцэх ургамал ер нь байхгүй байна гэж ойлгосон шүү. Тий, зөв. Одоо энэ яаж хийх вэ одоо? Тий, энийгээ бас хандлал энэ хоёроо хоёулангийн 100 градус цуснд бүр хандалж хийдэг байгаа. Тэгээд тий хандлаад зөвгийн болоо. Тий.
Энэ бол ер нь олон төрлийн юмар бол ер нь амталдаг уу? Шууд хандлаад тэгэл цэвэр зүг юм балаар амтлаад. За ундаануудаа энэ маань бол одоо пакетлсан юу? Витамин С. Витамин С. Витамин С. Дахлааг дэмжих. Зөгийн балтай тийм үү? Тий. Тэгэл ямантай бас. Ямантай зөгийн. За нэг сайн юу гэдгийг харуулах та. Одоо чаг мог юм хар хөрөг болж байгаа. Бэлэг маань ингээд ийм хар хөрөг. ундаа болоод ингээд хар хөнгөтэй. Маш гоё амттай. Хүмүүс чинь чаг мог нэг жоохон пилгсэн амтайгаад гэдгийг чихэр өсөөр амталчих дээр аюу гоё тийм наалтцтай хүний наалтцтай басан мөлий. Тэр нь чаг мог чи яаж үйлчлдэг юм? Чаг мог маань хүний биед орсноор зуст хингэлж өгнө. Зус хингэлснээр хүний элэг цэвэрсдэг байгаа. Элэг цэвэрснээр хүний одоо ямар нэг хорт байдас одоо хавдар мавдар шүү дээ. Бүх үйлчлэгийг ингэж задлаад чаг мог яг нь хавдар хэсийг дарангуулдаг гэж би уншиж ирсэн юм аа тэр. Ер нь бол тийм үйлчлэгээд чаг мөгөр хийсэн юмнууд хавдар хэсийг дарангуулдаг үйлчлэгээд гэж ярьдаг. Тийм. Ер нь бол 100% дарангуулна. За энэ юу вэ? Энэ чинь гоо анс. Ансны навч. За анс. Энэ анс маань хүний биед ууснаар нөгөө нэг цэрэг хохлох хүний биед байгаа бүх одоо ямар хортой нэг бодисыг маань гадагшлуулж өгдөг байгаа. Энэ өөр гадагшлуулна маань одоо ер нь бол ундааг ууснаа шин тэмдэг бол ер нь бол цэрэг хохлоо одоо уугаал цэрэг хохлон тэгээд нусаар цэрээр гээд бүх юм ингээ гадагшилдаг байгаа шүү хор бодисууд байна. Энэ ногоонтой тэхин шиг юм байна тийм үү? Тий. Тэхин шиг маань нөгөө юутайгаа хон гушуудаагаа хасраад одоо ингээд ийм шингэн ундаа болсон манийг өдөр та нар хэдийгж ууж болно гэсэн хэмжээний зориултаа гэж явж байгаа. За энэ маань бөөрөнд маш сайн. Бөөрөний эд хэсгийг сайжруулж бөөрөнд байгаа бүх нэг ямар бодсон лээ. Шээлдэг. Уугаа шээлгээд. Хүмүүс ингээд яагаад гэх юм уус уугаад шээлгээд байдаг гэдэг. Энэ тэхин шигийг бол зүгээр уугаал хүн шийдэх гэл. Шээс аваад. Манай ундааг бол тэхин шигийг ер нь хүмүүс уучаад аюу шээлэгд юм бэ гэдэг. Ер нь бол нөгөө хорт бодсон маань шээсэр ингээд гадагшуулж байгаа наа гэсэн. Хэрвээ ямар нэг аюу хавн маамтай байсан бол хавн нь ингээд шээсэр хөөж гаргаж яана л гэсэн. За яг хоо энэ зүгээр тавчхан үйлдвэрийн юуг ингээд харуулж яг гэвэл энэ сарын туршид бас нэг эдний компанитай нэлээд сайн тулж ажиллах учраас тавчхан харуулчаад тэгээд нарийн ширээ юмнууд энэ ундааг зохион бүтээсэн энэ үйлдвэрлэлийг эрдэмтэд судлаачтай байс маргааш нөгөөдөр ч юм эрхтлэгээс ялцнаа. За одоо таны дээдлийн давхарлуу гарч юу гэж сонирхно? Опсын хэсгийг чинь сонирхно. Экожус компани борлуулалт маркетинг эрхлсэн дэд захирал Батөмөртэй болчихсон. Компанийнхаа бүтээгдэхүүний борлуулалтын талаар одоо ингээд зах зээл дээр гарах гэж байгаа юм шиг шүү дээ. Ер нь аль аль төвшөнд ямар хөө төвшөнд явж ажиллаж байна. За бид яг 2 сараас цагаан сарын үеийг арт иргэд рүү гоё борлуулалт чиглэлээ. За цагаан сарын үеэр бид үзэсгэлэн худалдаагаар борлуулалтаа хийсэн. За 3 сараас бол яг ингээд дэлгүүрүүдээр явж борлуулалт хийгээ явж байна. За одоогоор нэг 100 орчим дэлгүүрүүдэд борлуулалт хийгдсэн явж байна. За одоо наран туул зах дээр бол одоо бас борлуулалт хийгдээд яг үйлдвэрийнхөө нэг наран туул дээр зарагдаж байна. За дээрэс нь барс захууд дээр бас үйлдвэрийн хүн дээр зарагдаж байна. За тэгээд охинд бол одоо яг Mercury гэдэг худалдааны компанитай гэрээ хийгээд яг бас үйлдвэрийн үнээр Эрдэнэт хотод бас зарагдаа явж байгаа. Хүмүүс хэр авч байгаа шүү. Ер нь одоо танахаас ингээд хатаар зарц сурчлага гэж нэрлэдэг юм байна. Зүгээр ингээд мэдхгүй юм бол одоо хүмүүс зах зээлд байршуулах хэцүү шүү дээ. Ер нь ямар хөө зүгээр ийм 2 сарын үеийн за ер нь бол яг нэг бид яг маркетинг гэдэг одоо нэг амар тийм сүртэй одоо телевиз үйлдвэрээр одоо гаргасан юм байна. Дөнгөжтэй яг иргэдүү эхэлж байна. За дөнгөж пэйжээ хөгжүүлээд маркетингийн бас хүн одоо аваад одоо судлаад дөнгөж идэвхжүүлэл явж байна. За саяхан одоо дөнгөж сая 29-нд бол бидэд UV балаас 3000 хүнд бол одоо унааны хамтлага явуулсан. За дээрэс нь одоо ацтан дотор бас бүтэн жилийн хагас жилийн ирэх одоо UV балаас үтсэн одоо үзэгчдийн дундаа бас явуулсан байгаа. За энэ дээр бол одоо 50 орчим одоо дуучид гэж одоо энэ Зулака гэдэг энтертайны 15 жилийн ойгоор бол дууч за мөн бас дуучдаа бид нар бас ундаагаар ингээ хангаж одоо өгсөн байгаа. За дуучд маань бас ундааг уугаад амталж үзээд бол ер нь бол ямар гоё ундаа юм бэ? За сахарын агуулмж өртөсөд байхгүй байна. Бид нар бол одоо энэ дангуунуудад дээр зарагдаж байгаа гадны дотноос орж ирж байгаа за Монголд үйлдвэрлэгч байгаа ундаануудын сахарын агуулмж бол ер нь бол 8-9 шийдэх байхгүй. Манай ундааны
одоо хамгийн том даваа тал нь ердөөсөө сахарын агуулгын чинь энэ ундаануудаас 4-5 дахин байх. Тэгэд ердөөсөө сахар их байна гэдэг чинь одоо л энэ нөгөө нэг энэ хорт хадрын гол үүсвэрч ердөөсөө сахар агуулгын. Тэгэхээр энэ ундаа нь өөрөө энэ дээрэс нь урлын гарал, дээрэс нь сахарын агуулгын байхгүй гэдэг бол энэ ундаа бол энэ зах зээл дээр бол үнэхээр шинжилгээг авчирч байгаа гэж би хараад байгаа. Өөрөө ч тэндээ итгэл үнэмшилтэй байгаа. Өөрөө ч одоо юу гэдэг ард иргэдтэй энэ зүйлийг заахтаа бол үнэхээр одоо юу гэдэг баяртайгаар одоо борлуулалтаа явж байгаа гэсэн. Бидний үеийн насан туршидчид хамгийн голомтгой ч ихтэй мусаар төрөнд тасцсан. Хүүхдүүд өгтөд ундагч уугаад байгаа. Нэг уудсан жоохон хүүхд ингээд нэг уучих дээр чихтэй ундаа бас жоохон боломгүй болсон харагдаад идэх юм бас онцлог байж магадгүй. Ер нь засгийн газар ч одоо нэг хөөсгүй ерөнхийдөө чинь хүнсний усгал мусгал гэдэг юм яриад тэрэнд оролцчихно. За тэрэнд бол бид нар бол одоо яг анхаасаа нэгдээд явж байгаа. За манай үйлдвэр дээр бол бас хүнсний үйлдвэр дээр ирж одоо танилцсан байгаа. Цэрэнд авах гэдэг одоо эрхлэгч одоо зөвлөх туслах гэдэг одоо дарга маань ирж одоо үйлдвэртэй танилцаад за яг ийм процессор явд юм байна. За ингээд манай офс дээр үйлдвэрийнхаа дээр байдаг болохоор ингээд офстоос танилцаад ингээд явсан байгаа. За одоо бид нар бол цаашдаа яг одоо нэг маркетингийн ганц том асуудал байна л да. Одоо бид нар жижиг дунд үйлдвэр за үйлдвэр маань босчлоо, тоног төхөөрөмж авчлаа. За бас дээр нэг офстай ингээд болчлоо. За одоо бид нэг маркетинг дээр л илүү одоо анхаарах хэрэгтэй болчиход байгаа. За энэ дээр бид нар бас хөрөнгө оруулалт одоо яах вэ хийх үү одоо энэ бас тодорхой хэмжээний бас энэ зээл тусламжууд бол явж байгаа. Ийшээ бол бид нар бас илүү ороод улам одоо юу гэдгийг бүүм хийж энэ зах зээл дээр бас гарыг гэсэн юм төлөвлөгөөтэй явж байгаа. Гэхдээ эхний ээлжинд бол бидэд мэдээж нөгөө нэг үгдий дэлгүүрүүдээр яваад ямар ч хэлсэн ганц хоёр байршуулж иж дараагийнх маань нөгөө төлөвлөгөөд ажиллах явна гэсэн. За ингээд сая UB Palace 3000 танилцуулчлаа. За бас ганц хоёр ангиудаар явуулчлаа. За одоо ингээд бас танаа одоо ингээд пэйжээр бас дамжуулаад бас бас тодорхой хэмжээний мэдээлэл өгчлээ. Ингээд дахиад дараагийнхаа шатны үеийн телевиз за радио гэх ингээд төлөвлөсөн зүйлүүд бол маш их байна. Борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө гарцсан. За одоо бид төлөвлөгөөнөөс санхүүжилтийнхаа юм дээр нэг жоохон хүлээлттэй байгаа гэсэн үг. Тэр дэлгүүр үйлчлэгийг сарын дараа борлуулж байгаа мөнгө өгнөгээд нэг эрэгтэй өрнөх цаачаад байна. Тэгээд тэрүүн дээрээ суугаад байна. За ер нь бол бас тийм зүйл байна. Одоо нэг том компанид том асуудал үүдэг, дунд компанид дунд асуудал үүдэг, жижиг үйлдвэрүүд жижиг л асуудал үүдэг. Тийм асуудлууд байна. Гэхдээ энийг үл шийдэх бүрэн боломжтой. За бид нар бас гүд гэдэг одоо аппликейшнаар бас борлуулалтаа явж байгаа. За удахгүй бас бид нар өөрсдөө бас нэг аппликейшнтэй өөрсдөө шууд энэ захиалга өгдөг компаниудтай бас уулзаад явж байгаа. Удахгүй бас ингээд энэ аппликейшны суулгыг манай бүтээгдэхүүн шууд аваад шууд хөрвүүлээд авах бүрэн боломжтой. Гэхдээ за саяхан бол нөгөө эмнэлэг тэгчихсэн нэг өвөө манай ундаг хүн очихдоо иргэсэн юм байна. Тэнгүүтээ дугаарыг харангуудаа шууд манай компани руу залгаад 2 короб ундаа чарм мөнгөийг захиалсан. Тэгээд та яагаад энэ чарм мөнгөийг захиалчих вэ? Би ингэ асуусан л да. Тэгсэн чинь энэ чарм мөнгө гэдэг чинь бол элэгний хорт авдаг, бууруулдаг. Тэгээд ийм хорондоо хүн байсан гэдэг надад түүхээ ирсэн л да. Тэр хүн бол яг хорт авдагтай байж чад хорт авдаг болсон. Би болохоор элэгний С вирустэй. Тэгээд энэ чарм мөнгөийг уусаар аваад байхгүй болсон. Одоо шинжилгээ хийхэд надаас илэрдэг юм аа гэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө ундаа ямар эрдэм чадaltaй байгааг л бас харуулж байгаа. Энэ ундааны түүхий юм. За яг ундааны тухай хоёлаа нэг сарын турш дахин ярих болно. Компани нөгөө офсыг чинь тавчгаа хармаар. Тэгээд ариун цэвэр өөрөө гэж байна тийм үү? Тий. За энэ шиг нэг харуулах бас айтайхан байна уу? Дахин өөрхөн тогтчулсан байна. За ариун цэвэр өөрөө. За энэ ягмар өрөөлөө. За энэ цааны өрөө манайч бас гоё юм байна. Тийм үү? Компани өдрийн ажилтнуудтайгаа сайхан ингэ цаа хоолой энэ тэгээд идчихсэн. Хөөс өрөөд байна. Үйлдвэрийн ажилтнууд чиний цаа хоолой идчих. За яаш. Яг гоо зарим юмнуудын онгойлгоод явахтай хаяг нь өсөж байна. Технологи өрөө гэж байгаа юм байна. За түүхийд агуулах нь эндээ байдаг юм байна. За энийг онгойлгоод хэрэгтэй. За энэ бас өрөө тий. Бас өрөө. Дараах юм байна бас яг болно танах тийм. Шинэ компани ажиллаж байгаа компани захирлууд өрөөг нь ихтэй гоё төлөвлөлт бол хийдэг. Санхүү бүртгэл гэж байна. Багчны өрөөг нь. За хан дээр бухны зураг байгаа юм байна. За энэ
төр амралтыг өрөө юм шиг байна. Ийм төр амралтын өрөө юм байна. Жижиг хэрэгсэлтэй өрөө. За сургалтын танхим гэдэг. За сургалтын танхим чаачтай. За ингээд дотор юм бол ямар ч байсан байхгүй байна. Ямар ч байсан л одоо жижиг үйлдвэрүүд маань, гарааны бизнесүүд маань гэл чадлаараа өөрөөсөө гэл бас тэргээл тэнцэж байна тэгээд мөнгө за наашаа нөхчихдээ. Одоо үзэж байгаа дэмжиж байгаа хүмүүстэй л яа. Энэ сарын туршид би нэг чадвал 3-4 компаниг танилцуулах юм. Манайхан хэдүүлээ нэг юм орчих юм биш нэг лайк дараад, шеэр хийгээд, комент хийгээд очиж худалдаж аваад тэг үгүй нэг шеэр хийгээд энүүнийг нэг бүүн болгох нэг 3 компани хэдүүлээ энэ сарын татвартай нэг бүүн болгох тэн дээр л тусламж хүсэж чинь оруулж байгаа мэдээлэл болгохныг одоо юу гэдэг те тавьж байгаа энэ зүйлүүдийн талаар бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд ингээд нэг тийм хэдүүлээ нэгнийх ингээд дэмждэг том тавлага өрнүүлээ. Реклам цааш туршлагын төсөвч одоо ингээд мэдээж телевиз одоо зураг тариадаа саний хэвлэл сайтуудын төсөвчин бол нэг 50-100 сая төгрөг гэдэг. Ингээд дөнгөж хөл дээр босгож байгаа энэ компаниуд чинь юу 50-100 сая төгрөгийнхаа төгрөгийг реклам зарцуулаханд гаргаж одоо тэр бүтээгдэхүүнээ танилцуулна гэдэг чинь дааш давшгүй даавахгүй. Тэгэхээр энүүний хэдүүлээ нэг сайхан бие биенийг дэмжиж хийх тийм том тавлагыг 5 сарын 1-ээс 6 сарын 1-ний хугацаанд сарын хугацаатай өрнүүлээд үзье гэж уриалж байна. Баярлалаа.